За тэгээд бүгд эзний үг рүү анхаарлаа хандуулъя. За өнгөрсөн 5 дахь өдөр баасан гарагт би нэг арга хэмжээн дээр итгэл ажлын талбарт гэдэг ийм арга хэмжээн дээр сургаал номлосон байгаа. Тэгээд тэн дээр мэдээж ажилтай холбоотой сургаал номлосон. Тэгээд өнөөдөр би тэр сургаалыг та бүхэнд номлохыг хүсэж байна. Тийм одоо 30 минутын хугацаа байсан учраас маш хураангуй заасан гэсэн үг. Өнөөдөр илүү дэлгэрэнгүй заах болно гэсэн үг. За 1-р Тесалоник номын 4-р бүлгийн 9-оос 12 дугаар ишлэл. Гаргацсан уу? За бүгд хөл дээрээ босъё. Эзний үгэнд бүгд анхаарал хандуулад хүндэтгэл үзүүлээд хөл дээрээ босоод энэ дөрвөн ишлэгийг би та бүхэнд уншиж өгöd тэгээд тайлбарлая. Окей. За би уншлаа энэ дээр ингэж юм. 1-р Тесалоник номын 4-р бүлгийн 9-оос 12 дээр эзэн бурхны үг ингэж хэлж байна. Ах トゥ усын хайрын талаар та нарт бичих хэрэггүй ажээ. Учир нь та нар бие биенээ хайрлахыг бурхнаар заалгажээ. Үнэн дээр та нар Македон даяар байгаа бүх ах トゥ нараа хайрладаг. Тиймээс ах トゥ нараа үүнд улам илүү бэлхахыг та нараас гуйя. Бидний тушаасанчлан төвшин амьдрахыг хичээж, өөрийн ажилд анхаарч, өөрийн гараар ажиллахыг эрмэлз. Ингэснээр та нар гадныхны өмнө зохистой явах бөгөөд ямар ч юмар дутахгүй гэсэн байна. Амин. Тэгээ бүгдээ залбираад нүдэнэд эзний өмнө ирээд тэгээ бүгдээ эснээс тусламж гуйгаад энэ үг рүү орё. Хайртай эзэн минь танд баярлалаа. Энэ сайхан шинэ өглөөний төлөө, шинэ өдрийн төлөө энэ хаврын сайхан цэлмэг нар мандсан дулаахан энэ өдрийн төлөө танд баярлалаа эзэн минь. Их эзэн минь бас магадгүй бидний зарим нь үнэхээр сайн амарсан, магадгүй зарим нь амарч амжаагүй эзэн. Гэхдээ эзэн минь бид энэ газар таныг магтаж хүндлэхээр ирлээ эзэн минь. Та тэгээд бидний итгэлийг шагнаарай эзэн минь. Та бидэнтэй өршөөлөн хамт байгаарай эзэн минь. Тэгээ өнөөдөр бас ирж амжаагүй бас арга эрдэнэ бас асуудал байгаа, эрүүл мэндийн шалтгаантай байгаа хүмүүс байгаа эзэн минь. Та тэдний минь бас ивэж өрөөгөөрөө та тэдэнтэй минь хамт байж өөрийнхөө оршихуйг мэдүүлж өгөөрэй гэж танаасаа гуйж байна. Их эзэн минь тэгээ таны үгнээс бид нар суралцахад та бас бидэнтэй хамт байж өгөөрэй. Ариун сүнс та бидэнд багшлах болтгоо, заах болтгоо. Энэ үгээс болж эзэн минь бид нар таны хүслийн дагуу зөвхт чигч явахад та бидэнд туслаарай. Эзэн Есүсийн нэрээр. Аамен. За бүгд хамтдаа сууцгаая. Баярлалаа. Окей. За тэгээд Тесалоник гэдэг ном байна тийм үү? 1-р Тесалоник. Тесалоник гэж юу юм бэ? Ингээд хэл ам суучих га тийм. Энэ бол дэх үеийн Ромын эзэнт гүрний харьяа Македон гэдэг нэгэн мужийн төв хот байсан. Яасан гинөө? Ромын харьяад Македон гэдэг мужийн төв хот нь байсан байна. За энэ хотод Илч Паул эзний зарц очоод чуулган тарьсан, цуглаан тарьсан гэсэн. Бидэн шиг цуглаан тарьсан гэсэн. За тэгээд цуглаан тариад тэнцээ ингээд хүмүүс эзэн дээр олноороо итгээд үнэхээр ариун сүнсний гайхамшиг юр бүсийн зүйлд хүртэл болоод эзний үг хүчтэй тунгалахтаад чуулганд бий болоод бэжсэн чинь хавчлаг дарамт ирсэн. Паулыг алах гэж оролцсон тийм үү? Тийм учраас Паул яасан? Илч Паул явах хэрэгтэй болсон. За тэгээд явсан. Тэгээд дахин энэ газар руу очихыг хүссэн. Гэсэн боловч хэрвээ та унших юм бол сатан олон удаа түүнд саад тавьсан гэж байгаа. Хүндрэл учруулсан очиж чадаагүй. Тэгээ очихгүйд эдэг мэдээж одоо итгэлээр төрүүлсэн юм чинь баг хүүхдүүд нь тийм учраас та унших юм бол би та нарыг эхийн зүрхслээр хайрладаг. Би та нарыг аавын зүрхслээр хайрладаг гэж. Тэгээд ийм хүмүүстэйгээ хамт байхыг хүсээд идэг гэтэл очих гэсэн чинь боломж байдгүй. Тэгээ яасан байг бол ерөөсөө итгэлийн дүү хүү Тимотиг явуулъя гэд Тимот очиод нөхцөл байдлыг мэдээд судлаад тэгээ хурж ирээд Илч Паулд одоо мэдээлэл дамжуулсан байна. За танаа чуулганыхан таны ихлүүлсэн энэ хүмүүс эзэнтэй хамт сайн явж байгаа, сайн алхаж байгаа, өсөж хөгжиж байгаа, эзэн дотор төлөвшөж байгаа гэд тийм үү? Тийм сайхан мэдээнүүд ирсэн гэсэн. Тэр мэдээнүүдийг сонсоод эргээгээд энэхүү загтлыг уран зориг болгоод бичиж байна гэсэн. Тэгээ энэхүү Тесалоник хотын итгэгчид зориулаад 2 загтлыг бичсэн. 2 загтлыг бичсэн. Мэдээж ойлгомжтой тийм үү? 1-р Тесалоникийн эхний захидал, 2-р Тесалоникийн 2 дахь захидал юм уу? Тийм учраас одоо бид нар эхний захидлаас нь харж байна гэсэн. Тийм учраас энэхүү захидлыг яах гэж бичсэн байг бол тэднэрт урам зориг өгөх үүднээс бичсэн байна. За тэгээ бүгдээрээ 9-р ишлээс нь харъя. За Библи урд чинь нээлттэй байгаа ах тийм үү? Энд дээр ингэж хэлсэн байна. Илч Паул ах トゥ усын хайрын талаар та нарт бичих хэрэггүй ажээ. Ах トゥ усын хайр гэж юу вэ гэвэл итгэгч ах トゥ ус гэж чиний тухай ярьж байгаа итгэгч хүмүүсийн тухай ярьж байгаа гэсэн. Итгэгч хүмүүсийг хайрладаг хайраар бид нар гарах ёстой. Амен. Биднээс хайр гарах ёстой. Амен.
бурханлаг сүнслэг хүн гэж ямар хүн байвал хайрлаг хүн байх хэрэгтэй. Амен. Ах トゥ усаа хайрладаг хүн байх хэрэгтэй. Бурхны хайраар бусдыг хайрладаг хүн байх хэрэгтэй. Тийм үү? Тэгэхээр Илч Паул юу гэж хэлсэн бэ? Ах トゥ усаа та нарт бичих хэрэггүй ажаа. Яагаад бичих хэрэггүй юм? Яагаад гэвэл та нар бие биенээ хайрладаг гэж. Бие биенээ хайрлагыг Бурхнаар заалгасан гэж. Бурхан өөрийнхөө ариун сүнсээр итгэгч нарт хэрхэн хайрлах тухай заасан гэсэн. Өөрөлдвөл 9-р эшлэлийн дагуу Тесалоник хотын итгэгч нар сайн мэдээг хүлээж авч ойлгоод үүний үр дүнд өсөж төлөвшөж байгаа. Сайн мэдээг ойлгосны үр дүнд тэд нар бусдыг хайрлахад суралцж байгаа. Библиэлд үргэлж анхдагч нь хэн бэлээ? Бурхан. Бурхан биднийг хайрласан учраас бид бусдыг хайрладаг гэсэн тийм үү? 1-р Иоанны 5-р бүлэг дээр амен. Тийм учраас та итгэгч хүн мөн бол таны дотор Бурханы ариун сүнсээр түүний хайр зүрхэнд чинь цутгагдсан гэж, асгарсан гэж. Тэрхүү хайраар бид нар бусдыг хайрладаг амен. Бид нар бусдыг хайрлахаар дуудагдсан. Жинхэнэ итгэгч хүн гэдэг бол их Библийн мэдлэгтэй, мундаг чадвартай хүн гэхээсээ илүү зүрхсгэлд нь Бурханы оршуу хайр байна уу гэдгээр л хэмжигдэнэ амен. Тийм учраас Тесалоник хотынхан сайн мэдээг хүлээж авсан, ойлгосон, өсөж төлөвсөж байгаа, бусдыг хайрладаг, ахын дүүсээ хайрладаг, чуулганы хүмүүсээ хайрладаг ийм хүмүүс байсан гэсэн. Амен. Хэрвээ тэд нар ингэж хайрладаг байсан бол тэд нар сайн мэдээг мэдээгүй, тэд нар Христ итгэлийг ойлгоогүй, тэд нар ямар нэгэн шашин шүтлэг дээр ирсэн гэсэн. Юу гэж хэлж би сая? Хэрвээ бид нар бусдыг хайрладаггүй болвол бид нар итгэл Христ итгэлийг ойлгоогүй шашин шүтлэг дээр ирсэн гэсэн. Өнөөдөр Монголд итгэгч нар яагаад бусдыг хайрлахад асуудалтай байна? Бас бодож үзэх асуудал. Сайн мэдээг үнэхээр ойлгосон болов? Ямар нэгэн шашин шүтлэг элсэж орсон болов? Яагаад гэвэл шашин шүтлэг яадаг вэ гэвэл бид өөрсдийнхөө хүч чадлаар авралыг олгож байгаа хүч хөдөлмөр хичээл зүтгэл учраас шашин шүтлэгийн дотор бид нар яадаг бол би сайн байх юм болоо би мундаг байна. Би чамаас илүү байна, танаас илүү байна. Дорд байх юм бол би бусдаас хэцүү байна гэсэн иймэрхүү байдалтай байдаг. Өөрөлдвөл шашин шүтлэгийн итгэл үнэмшил өрсөлдөөн байдаг гэсэн. Өрсөлдөөн байгаа цагт хүмүүс бие биенээ хайрлах чадахгүй. Тийм биз дээ. Нэг нэгнийхээ дээр гарах гэж байгаа. Нэг нэгнийхээ дээр би чамаас илүү, танаас илүү байж иж би өөрийн сайн хүч чадлынхаа үр дүнд, буян хураасны үр дүнд авралыг авах гэж байгаа ийм үйлдэл учраас. Харин Христ итгэл юу вэ гэвэл загалмай өмнө бид нар бүгдээрээ гэм нүгэлтэй, гэнт мөч нартай адилхан учраас биднэрт тусламж гаднаас ирэх ёстой, аврал гаднаас дээрээс ирэх ёстой. Тэрхүү авралын үр дүнд бид нар бүгдээрээ үйлсээрээ бус аврагдж байгаа. Үүнийг ойлгоход энэхүү сайн мэдээ үнэхээр сайхан мэдээ юм байна гэд таны оюун санаа зүг сэтгэлд өөрчлөлтийг авчирхад та бусдыг хайрлаж сурдаг гэсэн. Та эзнийг таньж мэддэг гэсэн. Та эзэн таалагдахын төлөө амьдардаг гэсэн. Амен. Тэгм учраас Тесалоник хотын итгэгчдэр сайн мэдээг ойлгосон, бусдыг хайрлаж явж исэн. Тэгсэн чинь маш сонирхолтой 10-р эшлэл бүгдээр харъя. 10-р эшлэлээр ингэж хэлсэн. Үнэн дээр та нар Македон даяар байгаа бүх ах トゥ нараа хайрладаг. Македон гэдэг нь юу гэлээ? Ромын нэгэн муж гэсэн тийм үү? Тэр мужийн том хот нь Тесалоник гэсэн тийм үү? Тэгэхээр Тесалоник хотын итгэгчнэр чуулгандаа байгаа, тэр хотод байгаа итгэгчдийг хайрладаг, мундаг нэр хүндтэй ийм итгэгчдэр байсан. Тэгээ зогсохгүй тэд нар бас Македон мужид байгаа, Македон даяар байгаа итгэгч ахын дүүсээ хайрладаг ийм бурханлаг хүмүүс байсан байна. Амен. Тэгсэн чинь Паул үргэлжлүүлээд ингэж юм. Тиймээс ах トゥ нараа үүндээ улам болохыг та нараас гуй. Та бодоод үзтээ. Паул мэдээ авсан Тимотоор эдгээр хүмүүс үнэхээр хайрлалт юм байна, сайн мэдээг ойлгосон байна, өсөж байгаа юм байна, төлөвшөж байгаа юм байна, бусдыг хайрлаж байгаа юм байна. Тэгснэ Паул юу гэж загч нэг бол улам илүүхээр хайрл. Улам илүүхээр хайрлахтай байх гэж юм. Одоо байгаас илүүхээр хайрлагч. Яаж? Та юу гэж бодож байна? Энд дээр маш практик нэгэн зүйлийг хэлсэн байна. Энд дээр нь юу вэ гэвэл Паул дараагийн хэсгийг харах юм бол ингэж хэлж байна. 10-р эшлээс цаашаа унших юм бол илүү бэлхаа гэвэл 11-р эшлэлээр нь бидний тушаасанчлан төгшин амьдрахыг хичээж, өөрийн ажилд анхаарч, өөрийн гараар ажиллахыг ирмэлцээ гэж. Өөрөлдвөл ажиллаа хийж, ажилтаа байж иж та нар бусдыг хайрлах хайраа улам илүүхээр бэлхах боломжтой гэж хэлж байна. Яг нь үү? Бүгд хамт үнийг ойлгоцгоо. Итгэгч хүмүүс бид бүгд хайрлаад дуудагдсан мөн үү? Бусдыг хайрлах ёстой юу? Хайрлах ёстой. Бурхан биднийг хайрласан учраас амаа.
Гэхдээ та бусдыг улам илүү ихээр хайрлах боломжтой. Нэгэн практик арга замаар тэр нь юу вэ? Энэ ишлийн дагуу бол юу гэнэ үү манайхаа? Ажил. Та бодож үзсэн үү? Та ажил хийж, ажлаараа дамжуулж та бусдыг хайрлах боломжтой гэдгийг бодож үзсэн үү? Тэгвэл өнөөдөр бүгд энэ талаар ойлгож сурцгаая. Өөрөлдвөл хэрвээ энэ үнэн бол хэрвээ ажил хийж бид нар бусдыг хайрлах боломжтой бол ажил хийсний үр дүнд бид нар төвшин амьдрах юм бол ажил хийсний үр дүнд бид нар өөрийн үйл хэрэгтээ анхаарч гараараа хөдөлмөрлөсний үр дүнд бид нар төвшин сайхан амьдрал гэдэг бол зүрх сэтгэлийн амар тайван байдал, сэтгэл хангалуун байдлын тухай ярьж байгаа гэсэн. Хэрвээ бид нар ажил хийж ингэж амьдрах боломжтой бол ажил хийдэггүй бол ардаа эсэргээрээ төвшин амьдрахгүй, амар тайван амьдрахгүй, сэтгэл хангалуун амьдрахгүй, бусдын хэрэгт хушууд өгдөг, ховж бацдаг, бусдын зүйлийг хүсэн ташаадаж шундаг, өөртөө сэтгэл хангалуун, өөрийнхөө зүйл сэтгэл хангалуун дутагдал, гачигдaltaй амьдрах боломжтой гэсэн. Вау. Юу гэж хэлж байна? Өнөөдөр Facebook-оор ингээ харах юм бол монголчууд ихэнх нь Facebook дээр байгаа тийм үү? Хүмүүсийн бичиж байгаа комментуудыг үзэх юм бол амар хэцүү. Маш их хараал, маш их доромжлол, маш их уур бухимдал. Тэгээ энэ ч гэсэн үүнтэй холбоотой байж болно. Тийм учраас манайхаа ажил маш чухал ач холбогдолтой байна. Та төвшин сэтгэл хангалуун амьдрахад та бусдын зүйлд хүсэж шунахгүйгээр одоо Монгол нэг ийм үг гэдэг манайхаа илүү харж билүү долоох. Үнэн үү? Энэ юу гэсэн үг вэ? Бусдын зүйлийг хүсэн ташаадаж тэгсэн мөртлөө өөрсдөө хоосон байгаа. Бусдын эрэгт оролцдог, ховж алтааж итөөтэй байдаг гэсэн. Бид нар хэрэг өөрийн хэрэгтэй, өөрийнхөө ажилдаа бид нар анхаарлаа хандуулж, бид нар гараараа хөдөлмөрлөж сайн ажиллах юм бол, сэтгэл хангалуун байх юм бол бид нар ийм зүйл байхгүй гэсэн. Ийм зарчмуудыг бид нар гаргаж олж байна гэсэн. За тэгээд грек хэллэн дээр харах юм бол 10 дугаар ишлэлийн тиймээс ах トゥ нараа гэдэг хэсгээс ахуулаад 12 дугаар ишлэлийн ямар ч зүйлээр дутахгүй гэсэн хэсэг нэг л өгүүлбэр. Паул их урт өгүүлбэрээр ирдэг. Өөрөлдвөл ингээ өнгөц харахаар энэ дөрвөн ишлэгийг харахаар эхлээд хайрын тухай ярьж байгаа, хоёрт нь өөр категори ажлын тухай ярьж байгаа юм шиг боловч үгүй яг үнэндээ хайраа бид нар бусдад харуулахын тулд ажил хөдөлмөрлөх тухай нэгэн санаа явж байгаа гэсэн. Тийм учраас нөгөө дөрөв хэлсэн шүү дээ. Илүү хайрлаж, илүү яаж хайраа харуулах юм, илүү яаж хайраа бэлхаах юм та ажиллаж хөдөлмөрлж. Тийм учраас ажил маш чухал гэсэн. Харин хүмүүс бид нар яагаад үүнийг ойлгодгүй юм? Хүмүүс дундаа итгэгч хүмүүс бид нар үүнийг яагаад ойлгодгүй юм? Яг бол бид нар ажлыг бурхнаас ивэл өрөө сайн сайхан гэж хардаггүй. Тийм үү? Бид нар ажлыг хэцүү, хараал, зовлон, зөвхөн хоолтой байхын тулд, зөвхөн мөнгө олохын тулд тийм үү? Хийх ёстой. Даваа гарагийн өглөөнөөс болоод баасан гарагийн орой хүртэл арай ч юу ядан ажиллаж төвчих ёстой. Тэгэл баасан гарагийн орой вау. Бям гараг, ням гараг амарна гэдэг ч юм уу. Бид нар ажилд ингэж ханддаг гэсэн. Гэтэл Библиэс харах юм бол манайхаа Эхлэл 1-р бүлгийн 1-р ишлэлээр юу гэж хэлдэг вүлээ? Эхэнд Бурхан тэнгэр га газрыг бүтээжээ. Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. Библи Бурхан ажилласнаар эхэлдэг манайхаа. Библи Бурхан хөдөлмөрснөөр эхэлдэг. Тэр бүтээх гэдэг тэр үг Бурхан цоошин зүйлийг бий болж байгаа, Бурхан ажиллаж байгаа, Бурхан хөдөлмөрлж байгаа тэр зүйлийг эхэлдэг. Эхлэл 1:21 дээр ийхүү Бурхан далайн амьтад огторгуун шууд газраар мөлхөгч бүгдийг төрөл төрлөөр нь бүтээв. Бурхан аамд нь жигүүртэн шуудыг бүтээсэн манайхаа. Бурхан ажилласан. Эхлэл номын 1:27 дээр ийхүү бид өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй эмэгтэй хүн бүтээгдэжээ гэсэн. Бурхан хүмүүсийг бүтээсэн. Тэгээ ирүү та Эхлэл номын 1-р бүлийг харах юм бол 2-р бүлийг харах юм бол эзэн орчлын ертөнцийг бүтээсний дараа өдрийн төгсөл дандаа юу гэж хэлдэг вүлээ? Энэ сайн болж санаж гинөө. Энэ сайн хамгийн сүүлд нь нэн сайн гэж хэлсэн. Эзэн өөрийнхөө ажлынхаа үр дүн хараад сэтгэл хангалуун сайн болжээ гэж хэлсэн.
Тийм учраас манайхаа ажил сайн. Нэгдүгээрт нь та ойлгоорой. Ажил Бурханаас бэлэг. Ажил Бурханаас ивэл ерөөл. Яг бол таныг намайг бүтээсэн Бурхан чинь анханасаа орчин ертөнцийг бүтээхдээ эхлэл ажиллаж хөдөлмөрж эхэлсэн. Тэрээр ажилдаг Бурхан. Тэрээр хөдөлмөрч Бурхан. Тэрээр бүтээгч Бурхан. Түүний дотор агуу бүтээлч мөн чанар, зан чанар байгаа. Тийм илэрхийлэл байгаа. Та ажлыг Бурханаас ивэл сайн сайхан зүйл гэж харах юм бол танаас бүтээлч сэтгэлгээ гарна гэсэн. Та ажлыг хийдүүлэхгүй гэсэн. Та хүний нүур хуурж ажиллахгүй гэсэн. Нүд хуурж ажиллахгүй гэсэн. Та хийж байгаа зүйлдээ зөв сэтгэлээ зориулна гэсэн. Та чин сэтгэлээсээ хийнэ гэсэн. Одоо итгэгч хүмүүс харамсалтай нүунийг ойлгодгүй. Эхнэр бит хоёр аль болохоор итгэгч байгууллага, итгэгч компаниудаар үйлчлэг авахыг хүсдэг. Яг тэр дэмжихийн тулд. Гэтэ олон удаа бид нар дахин бит хоёр сэтгэл гонсгол хоцорж исэн. Яагаад? Хариуцлагагүй, цагтаа ирдэггүй, шалтак тоочдог, дутууд үлмэг хийдэг, гэсэн мөртлөө илүү мөнгө авахыг хүсдэг. Тэгээ бид хоёр заримдаа шаардлагагүй юм дээр хоёлаа ингэж стрессж байгаа магадгүй зүгээр л өөр хүмүүсийг ашиглаж байгаа гэж. Уул нь бид хоёр аль болохоор хөрөнгө оруулахыг хүсэж байдаг. Итгэгч хүмүүс залхуу, ажилдаггүй, хойрог, цагтаа ирдэггүй, хариуцлагагүй. Би заримдаа янз бүрийн хүмүүстэй уулздаг, итгэгч байгууллагатай уулздаг. Итгэгч байгуул, итгэдэг хүмүүс байдаг, итгэгч хүмүүс байдаг. Би харьцааг нь хүртэл асуудаг. Нэрийг хэлээд яах вэ? Сайхан би бас энэ тухай ярьж илаа. Ихэнх нь итгэдэг хүмүүс. Тэр байгууллагын 40 хүн итгэгч хүмүүс. Тэр залуу надад юу хэлсэн бэ гэвэл манай байгууллагын итгэдэг хүмүүсийн ёс суртахуун заримдаа итгэгч хүмүүсээс илүү. Итгэгч хүмүүсийн ёс суртахуун итгэдэг хүмүүсээс доор гэж хэлсэн. Тэгээ үүнээсээ ичдэг гэсэн. Энэ бол өрөвдөлтөө, энэ бол ичгээр зүйл. Яагаад бид нар ойлгодгүй учраас. Бид нар ажлыг ивэл юрол гэж хардаггүй. Бид нар ажилдаа зүрх сэтгэлээ өгдөггүй. Бид хоёр дандаа юунд дуртай байвал хүн зүрх сэтгэлээ шингээсэн зүйлийн үр дүн харах үнэхээр гоё байдаг. Тэр хүн дууд дуусан ч, хөгжим тоглосон ч, тэр хүн зураг зурсан ч, тэр хүн цэвэрлэгээ хийсэн ч зүрх сэтгэлээ зориулсан зүйлийн үр дүн гайхамшигтай байдаг. Тийм биз дээ? Өнөөдөр хүмүүс ямар хүмүүс бүтээлчээр ажиллаад байна? Ажилдаа дуртай хүмүүс. Ажилдаа зөвхөн зориулж байгаа хүмүүс. Мэдээж хэмжээ хязгаар байх ёстой. Би таны гэр бүлээ өөр хүмүүстэй орхиод өдөр шөнөгүй ажил гэж байгаа юм биш. Гэхдээ эхлээд ажлыг зөв ойлгох. Ажил бол Бурханаас ивэл ерөө сайн сайхан зүйл гэдгийг ойлголтоос ажилдаа зөв хандлага харилцаа эхэлнэ гэсэн. Намаа? Хоёрдугаарт нь яг нэгийн дотроо бид нар яагаад ажлыг Бурхны сайн сайхан ивэлж ирвэл бэлэг гэж харддаггүй гэвэл яагаад бид нар Эхлэл номын 3 дугаар бүлгийн 17-аар 19-р эшлэлдэр ингэж хэлсэн. Бурхан Адамд хандаж чи эхнэрийнхээ үгийг сонсож бүү ид гэж миний чамд тушаасан модноос идсэн учраас чамаас болж газар хараагцсан. Чи амьдралынхаа бүхий л өдрүүдэд бэрхшээл зүдгүүр дунд түүнээс хооллох болно. Газар чамд өргөс зангуу гургуулна. Чи хээрийн өвс ногоог идэх болно. Чи газар шороондоо буцатлаа духныхаа хүснийг туслуулан байж хоолоо иднэ. Учир нь чамаас болж чи хамаа хөрш шорооноос гарсан бөгөөд чи эргээгээд хөрш шороондоо буцнаа. Бид нар энэ хэсгийг бид нар ажилтай холбоод боддог. Ажил амар хэцүү. Би хөсөө туслуулан байж, би зовон байж, би орлоготой болох юм байна. Би ажиллаа хийх юм байна. Гэхдээ эхлээд хэдгээр бүлэг гэнэ үү манайхаа? 3 дахь бүлэг. Сая бид нар эхлээд нэгийг харсан шүү дээ, тийм үү? Бурхан эхлээд өөрөө ажилласан. Та ажиллахад бурхан шиг байдаг гэсэн. Та ажиллаа зүрх сэтгэлээсээ хийхэд танаас бүтээж зүрх сэтгэл гарахаас мөн чанар гарахад та бурхан шиг байдаг гэсэн. Ажил эхлээд 3 дахь бүлэг дээр эхлэегүй. Ажил үнэндээ харах юм бол хүний ажил хизээ эхэлсэн үе 2 дугаар бүлэг дээр эхэлсэн. Эхлээд 2 дугаар бүлгийн 2:15 дээр ийм ишлээд манайхаа. Эзэн бурхан хүнийг аваад Эден цэцэрлэгт тавиад аршлуулан сахиулахаар тэнд суулгасан. Бурхан хүнийг бүтээсний дараа цоо шороноос бүтээгээд хамраар нь амин амьсгалаа оруулаад өөрийнхөө амин амьдрал мөн чанараа хуваалцаад түүний дүр төрхөөр хүн бүтээгдээд тэгээ бурхан өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн үнэ газар дэлхийд дүүргээд захир бүгдийг захир гэсэн. Бас л бурханы дүр төрх явж байгаа. Тэгээд бурхан бас өөрөө бүтээгч эзэн учраас энэхүү хүнийг аваад Эден цэцэрлэгт
энэ эдэн цэцлэгийг харж ханд арчилж торд тэгээд энэхүү эдэн цэцлэгийг өргөжүүлэн томруулаа гэж хэлж өгсөн. Энэ Бурхны зорилго бас энэ Бурхны хүсэл байсан. Тэгэхдээ харамсалтай нь юу болсон бэлээ? Та бид нар уншсан. Эдэж болохгүй гэсэн жимс модож юусэн эдсэн учраас яасан? Үнэндээ ажил харагдаагүй, газар харагдсан. Тэдний хараалаас олж гим нүгэл энэ амьдрал орж ирсэн учраас гим нүглээс болж ажил хийхэд хэцүү болсон. Тэгээс ажил харагдаагүй манайхаа. Зөв ойлгоорой. Яг л хүмүүс ажил харагдсан гэж яриад байдаг. Яг бид нар сонирхлоос газар харагдсан. Ажил харагдаагүй. Ажил сайн хийвээрэй. Ажил хийвэл ерөөл хийвээрэй. Харин гим нүгэл байгаа учраас хүмүүс байгаа учраас хүмүүсийн харилцаа, хандлага, бардамнал, их хэрэг энэ бүх зүйл байгаа учраас ажил хийхэд хэцүү бас зүйлүүд байдаг. Амен. Гэтэ ажил сайн хийвээрэй. Тийм учраас манайхаа бид нар ажлыг нэгдүгээрт Бурханаас ивэл ерөө сайн сайхан зүйл эхлэл номонд байсан Бурханы мөн чанар, Бурханы бүтээлч зүйстгэл бидний эний ажлаас таны гараас гарах боломжтой гэж ойлгох хэрэгтэй гэсэн. Амен уу? Амен. Нэгдүгээрт нь тийм учраас ажил бол Бурханаас бэлэг байна. Хоёрдугаарт нь ажил хэрв таны хийж байгаа ажил бусдад тусдаа ач тус хүргэж байвал сайн ажил. Юу гэнэ? Таны ажил бусдад ач тус хүргэж байгаа бол юу гэнэ? Сайн ажил. Чухал ажил. Яагаад би заавал бусдад гэж онцож байна? Сайн ач тус гэж хэлж байгаа. Өнөөдөр харамсалтай тэ хүмүүс өнөөдөр маш ихээр хуурдагдж байгаа. Та шиг харж л байгаа. Зарим хүмүүс ажил хийж байгаа. Ямар ажил? Хүмүүсийг хуурдаг ажил. Тийм үү? Компьютер мэдэхгүй, сошиал медиа ашиглаж мэдэхгүй, хичээл наснаас дээшээ настай хүмүүсийг хохирч маш ихээр тийм үү? Худлаалын холбоос молбоос явуулаад хамаг банкны мэдээллийг аваад хамаг дансанд хүмүүгийн хогс орж байгаа. Иймэрхүү зүйл Монгол зөнд болж байгаа. Эдгээр хүмүүс ажил хийж байгаа. Цалин авж байгаа. Авж байгаа. Гэхдээ энэ ажил бол Бурхны ажил биш. Ийм ажлын тухай би яриаггүй. Хүнд тусдаа ямар нэгэн та ажил хийж байгаа бол Бурхны үгийн дагуу Бурхны мөн чанараар харах юм бол тэр ажил сайн ажил. Тэр ажил чухал ажил. Яагаад би ингэж хэлж байна? Яг бол энэ ишлэлээр ингэсэн. Өөрийн гараар ажил гэсэн. Хартаа. Тэм магаз 11-ийн төгсөлтөөр өөрийн гараар ажиллаа гэсэн. Яагаад ингэж хэлж болоогүй Илч Паул? Ажил хий. Та нар ажил ол. Хөтөлбөрийн биетэй тийм үү ажил олгогчдор очиод ажил болоод хий гэж яагаад хэлээгүй? Яагаад заавал өөрийн гараар гэж хэлсэн? Яг бол манайхаа тухайн 1-2 дугаар зууны үед Греко-Ромын үед тийм үү? Юу чухал байсан? Үзэл баримт чухал. Итгэл үнэмшил чухал. Философи чухал. Мэдлэг мэдээлэл чухал. Тань сонсогч байна уу? Өнөөдөр бас иймэрхүү байдлаар бид нар ханддаг болсон. Тийм учраас газар шорны ажил, тостой утгалтах ажил, цэвэрлэгээний ажил, гараар хийх, мужааны ажил юу гэдэг? Энэ бүх зүйлүүд чухал биш. Энэ бүх зүйлүүд дорд. Энэ бол таны хийх ажил биш. Оюуны ажил, сэтгэл санаа, idea тийм үү? Бодол. Энэ зүйлүүд чухал гэдэг тийм итгэл үнэмшил давмгааж ирсэн гэсэн. Тийм учраас яг уу цэвэрлэгч хүний ажил чухал биш, жолооч хүний ажил чухал биш, цахилгаанчин, сантехникчин чухал биш гэдэг ч юм уу. Ийм байдлаар хандах боломжтой байсан гэсэн. Монгол ч гэсэн бас иймэрхүү нэг хэсэг байсан. Гэхдээ одоо магадгүй жоохон өөрчлөгдөж байгаа. Яг бол өнөөдөр Монгол хүний гараар хийх ажил бол маш их өндөр өртөгтэй болсон. Хэдэн жилийн өмнө бол ондоо байсан. Одоо бол та гараараа та дугуйны нөхөөс дугуйд машины засвар ажиллуулахад л та нэлээд их хэмжээний мөнгө олох боломжтой болсон. Гэхдээ бас зарим хүмүүсээс тэгэхээр иймэрхүү сэтгэлгээ байгаа. Гараар хийх юм бол ажиллах юм бол чухал биш, үн цэндгүй биш. Үгүй Библи тэгж заадаггүй. Библи та бусдад хэрэгтэй зүйл хийж л байгаа бол тэр юу вэ? Чухал бөгөөд сайн. Амен. Бүх ажил чухал манайхаа. Би энэ тухай бодож ирсэн. Манай гэрийнхэн нааг мэднэ. Би гэртээ амьд хөрөнгөний талах идэх дуртай. Эхнэр маань болон цаг байгуул хийдэг. Бид нэр хийгээл токоноос гарч ирвэл газ дээр дуусаа. Байхгүй. Тийм үү? Заримдаа эхнэр маань хийж амжихгүй болохоор ядгүй ойрхон байгаа супермаркет ороод тэгээд нөгөө талах нөгөө амьд хөрөнгөний талах байна уу гэдээ харахаар байх юм бол би ядгүй заавал авдаг. Гэртээ очиад тийм үү? Сайхан зүсч жагаад манай хүүхдүүд мэдэн тийм үү? Сайхан зөөхий байвал зөөхий тавиад, маасл байвал маасл тавиад тэгээд барайнаа тавиад тэгээ сайхан идэнэ. Ингэж идэхдээ сэтгэл хангалуй байна. Яг би талхан дуртай учраас, гоё талхан дуртай учраас. Дээрээс өнөөдөр өөр би юун дуртай та нар мэдэх бах тийм үү? Кофеийн дуртай. Та нар зөндөө манайхан их чанартай кофе уудаг мэдхгүй та нар.
Би кофегоо ингээд нэг балга уухтаа эзэн талхахдаг. Хаавага Этиопийн тэр өндөрлөг газраас тэр чиг өндөр юм тэ цагаагаар нь таарсан тэр газраас тэр нэг нутгийн иргэн тэрийг тариад нэг хүн өөр хүн хураагаад тэрийг шуудаалаад тэр нэг тээврийн компани Монгол руу явуулаад тэрийн нэгэн кофе шоп бодлож яваад тэгээд яг уу кофе шоп дээр очиод нөгөөтгөө хуураа тэгээд уутлаа тэгээд кофе шоп дахт би очиод яг худалдаж аваад ингээд гэртээ очиод кофегаа хийж уухтаа. Цаг байхдаа заримдаа ихнэр бит хоёр гар аргаар кофе уудаг. Тустай ажил мөн үү? Тэр кофе тарьж байгаа хүн тустай ажил хийж байгаа юу? Тэр миний талхыг өглөө машинаараа хар үүрээр түгжлээс өмнө зөөж байгаа. Тэр портрийн жолоож тэр лангуун дээр тавьж байгаа тэр худалдагч надад тустай зүйл хийж гинөө? Хийж гин манайхаа. Бүх ажил чухал. Битгий бусдыг ажлаас болж ялгуурлан гадуурх. Танай гэр бүлийн гэрийн гадаа орчин тойрны чинь цэвэрлж байгаа нохооны баашш үү юм хүний тийм үү янз бүрийн цэвэрлж байгаа ч юм уу те орцыг чинь цэвэрлж байгаа орцыг чинь манж байгаа тэр жижиг тэр чухал зүйл хийж байгаа манайхаа. Та тэр хүмүүсийн төлөө залбир тэр хүмүүст ивэл өрөөл бол тэр хүмүүс таныг итгэж мэдхүү. Манай хүмүүс манай байрны харуулуудтай баг найз болсон. Манай хүүхдүүдэд маш сайн. Яг ихний битээр зориудаа тэдэртэй харилцаа босгодог учраас. Тэр хүмүүсийн хийж байгаа зүйл чухал тэр нар байхгүй бол бид нар тийм орчинд байж чадахгүй. Амен. Тийм учраас манайхаа нэгдүгürt нь юу вэ? Ажил бол Бурханаас юу вэ манайхаа? Бэлэг, тийм үү? Хоёрдугаарт нь ажил бол бусдад тустай бол энэ сайн бөгөөж чухал. 10 жил одоо та нарт юу зааж байгаа мэдэхгүй байна. Биднийг байхад 10 жил багш нар ийгүү заадаг гэсэн бол хөдөлмөр хүнийг бий болгоно гэж заадаг гэсэн. Сонж гэнэ үү? Хөдөлмөр хүнийг болгоно. Ажил хийвэл дуустал гэж тийм үү? Одоо манай хүүхдүүд бас л мэднэ. Хүүхдүүдтэй та нар сайн юм хийв, сайн хий. Дуустал нь хий. Би бол чанар шалгагч, ядаргаатай чанар шалгагч. Тэгээ би хүүхдүүдтэй хэлдэг. Та нарын сурсан болгон чинь та нарт тусуулна. Та нарын амьдрал тусуулна. Аав ээж нь байхгүй гэж болно. Аав ээжээсээ та нар хол хийж болно. Магадгүй аав ээж нь өнгөрчсөн байна. Та нар багаасаа сурах юм бол энэ зүйл та нарт хизээж холдохгүй. Сайн хийж өгүүлдэг. Магадгүй ядаргаатай байдаг. Гэхдээ хүүхдүүд маань сурдаг. Тэгээ өөр шимэн хин өртгөө тэд нар хүртэх болно. Амен. Тэгээ учраас ажил чухал. Яагаад ийхүү бид нар ажлыг хийгээд манайхаа бид нар Бурханаас сэтгэл хангамжийг авдаг. Ажил нэгдүгürt нь Бурханаас бэлэг байна. Хоёрдугаарт нь энэ чухал сайн байна. Гуравдугаарт нь ажил манайхаа та өөрийгөө болон бусдыг хайрлах боломж. Бурхан таалагдах боломж. Тийм учраас хайраа яаж бэлхаа гэсэн бэлээ? Ажил хийж бэлхаа. Өөрийн гараар ажиллаж бусдад хайраа харуул. Номлогчийн үгс би саяхан уншижсэн. Израилийн хаан Давидын хүү Соломон хааны үгс. Тэр номлогч тэр мэрэгэн ухаантай нэгэн байсан. Давид уншиж байгаараа маш сонирхолтой. Миний дуртай номуудын нэг. Тэрээр амьдралын утга учирын үннийг Бурхангүйгээр хайх гэж оролцсон. Тийм үү? Эрэл хайгуул гарсан. Харин энэ номын төгсөл юу гэж байвал хүнд оногдсон зүйлийг, тэр ажлыг хүн өөрөө сайн хийгээд таашаал авах нь Бурханаас оногдох хувь ноогдол, ивэл ерөө сайн сайхан гэж харсан. Гэхдээ бас Бурхан байдгийг санаарай гэсэн. Амен. Тэгээд номлогчийн үс 5:18 дээр ийм ишлээд. Хүн идэх, уух хийгээд Бурханаас өөрт онох өгөгдсөн амьдралынхаа бүхий л өдрийн турш наран доор зүтгэсэн бүх ажил хөдөлмөр зүтгэлээсээ баяр баясгалыг олж авах нь сайн гэдгийг би олж харлаа. Энэ нь түүний хувь ногдлаажээ. Тийм учраас өнөөдөр итгэдэггүй хүмүүс яагаад зарим хүмүүс хайпи амьдрдیں۔ Яагаад сэтгэл хангалуун байдаг? Мэдээж Бурхангүйгээр тэд нар бидэнд байгаа сэтгэл хангалуун аж аргалыг авах боломжгүй. Гэхдээ тэд нар заримдаа яадаг вэ? Ажил нь тэдний хувьд үнц нь хэн болохын нийгэм дэслэх байр суурийн тодорхойтой учраас тэрэндээ яадаг тодорхой хэмжээнд хайпи ч юм уу баяр жаргалтай ч юм уу сэтгэл хангамжтай юм шиг байдаг. Гэхдээ үнэндээ эцсийн эцэд бол Бурхан байхгүй бол энэ бас боломжгүй. Гэхдээ харин Бурхантай хүмүүсийн хувьд бид нар ажлыг бид нар зөв одоо ойлголтоор хүлээж авч зөв үнцийг өгч ажиллах юм бол энэ бол ивэл өрөөл ахна. Амен. Энэ ивэл өрөөл ахна. Тэгм учраас ажил чухал бэлэг мөн, ажил тусдаа мөн, ажил ач холбогдолтой мөн.
та бусдыг хайрлах боломж байна бас. Яг эндээ холбогдлоо нэг нь ажлын тухай ярьж байгаа юм чинь магадгүй та нар бодож магадгүй. За би өнөөдөр ажил хийж байгаа. Би магадгүй ажилдаа сэтгэл хангалуун биш байгаа ч юм уу. Миний чаддаг зүйл ч юм уу. Би өөр зүйл хийх юмсан гэдэг бодож магадгүй. Тэгээ жоо практик дээр би та бодоороо заяа. Та юу хийх дуртай вэ? Таны хүсэл мөрөөдөл юу вэ? Ямар авьяас чадварыг бурхан эцэг эхээс чинь танд зааж өгсөн бэ? Та юу хийхээр баяр хөөр сэтгэл хангалуун байдлыг мэдэрдэг вэ? Та төдий чинээ энэ өөрийн чаддаг зүйлээ, өөрийн дуртай зүйлээ хийгээд тэрнээ зүрх сэтгэлээ өгөөд сайн ажиллаад үр шимээ хүртэж байгаад энэ эзнээс танд ивэл өрөөл байх нь. Тэгэхээр тийм байхгүй боломжтой. Ягаад гэвэл бид нар гим нүгэлтэй энэ амьдрал байгаа учраас бүх зүйл таны хүснээр болохгүй, бүх зүйл миний хүснээр болохгүй. Гэхдээ та төдий чинээ өөрийн хүсэл мөрөөдөл чадвартаа нийцсэн ажлыг хийх тусам энэ сайн гэсэн. Тэр ажил чинь бид нар үйсэн бусдад тустай ажил байх хэрэгтэй. Тийм биз дээ. Бусдад үнцэн ач тус хүргэдэг ажил байх хэрэгтэй. Тийм учраас манайхаа та яадаг байх нь ажлаар дамжиж сэтгэл хангалуун байх боломжтой байх нь. Амен. Хэрвээ та ажлаа бид нар үйс их нь та зүрх сэтгэлээ зориулдаггүй бол дутуу зүрх сэтгэл хийдэг бол та сэтгэл хангалуун байх боломжгүй. Би номлогч хүний үед хэрвээ би хангалттай цаг зарцуулаад Библийг уншаад хэд хэдэн Библийг орчуулдаг их хэл еврей грек хэлээр нь хараад янз бүрийн ном уншаад би өөрөө компьютер дээр бичээд гараараа бичээд би олон цагийг өнгөрөөгөөд би сайн сургаал хийж чадах юм бол миний дотор бас баяр хөөр төрдөг эзэн минь баярлалаа. Танд инхүү үүсэх боломж. Заримдаа тийм боломж гардаггүй амьдрал янз бүрийн зүйл тохиолдолд 7 хоногийн дунд бас янз бүрийн асуудлууд гарна тийм үү? Заримдаа ажил их амжихгүй тийм үе байдаг. Тэр үед заримдаа хэцүү байдаг. Тэгвэл би хүссэн зүйл төвшөндөө бэлдэж чадаагүй учраас. Үүнийг та мэдж байгаа. Та ажилдаа зүрх сэтгэлээ зориулахад, та зүрх сэтгэлээ өгөхөд, та түүнээс үр шимийг хүртэх боломжтой амин. Ямар нэгэн зүйлийг дуусгах гоё шүү дээ амин. Тийм үү? Ямар нэгэн зүйлийг сайн хийж дуусгах гэдэг нь үнэхээр гайхамшигтай. Тэгэхээр зөвхөн та өөрөө сэтгэл хангалуун байгаа зогсохгүй, бас та бусдад та ажлаар дамжуулж хэрэгтэй зүйлийг хийж ашиг орлоготой байж ивэл өрөөл болох боломжтой. Эфесийн 4:28 дээр ингэж байна. Харин ч ачигдaltaа хүнд хуваалцах юмтай байхын тулд өөрийн гараар сайныг үлдэж хөдөлмөрлө. Ачигдaltaа дутагдaltaа хүмүүст ивэл өрөөл болохын тулд өөрийн гараар хөдөлмөрлөө гэж хэлж байна. Амен. 2-р Тесалоникийн 3-р бүлгийн 10-11-р эшлэлийг харах юм бол ингэж байгаа. Та нарын дунд залхуу хойрог ажил хийдэггүй тийм хүмүүс байна. Бусдаас зулгааж, шимж амьдарч байна. Хэрв та нар ийм атлаа өөртөө итгэж гэж байгаа бол та нар хоолч бүү итгэж байгаа. Юу гэнэ үү? Ажил хийдэггүй залхуу хойрог бол хоол битгий ид. Тэгм учраас яах вэ? Та ажил хийнэ гэдэг нь та бусдаас зулгаахгүй, бусдыг шимж сорохгүй, харин та бусдад ивэл өрөөл болно гэсэн үг. Амен. Өнөөдөр яагаад ажилдгүй хүмүүс, яагаад ажлаа сэтгэл зүрхснээсээ хийдэггүй хүмүүс сэтгэл хангалуун, бус, хоосон, гачигдaltaа дутагдaltaа байгааг бол яагаад вэ гэвэл тэд нар ажилдаа зүрх сэтгэлээ өгөхгүй, ажил хийхгүй, гараараа хөдөлмөрлөхгүй байгаа учраас. Бусдад ивэл өрөөл орохоор бусдаас хулгайлдаг, бусдаас зулгаадаг байна. Тийм учраас би Монгол зарим залуучуудыг хараад би заримдаа жоох сэтгэл дундуур байдаг. Аав ээж нь төрүүллээ, өсөглөө, хооллоо, ундлаа, сургууль явууллаа, их сургуульд оруулж өглөө. Тэр их хөрөнгө оруулалт, тэр их ивэл өрөөл, тэр их сайн сага, тэр их хангамж. Гэртээ аав ээжийнхээ хоолыг идээл, гэртээ унтаал, өглөө гараа шүн орж ирээл, зурагт үзээл, юу ч хийдэггүй. Ичгүүртэй. Бид нар аав ээжтэй ивэл болох хэрэгтэй, өвөө эмээтэй ивэл болох хэрэгтэй. Бид нар ааз хүмүүс. Бид нар хүүхдээс ахын дүүсээ хүндэлдэг хүмүүс. Бид нар бусдад ивэл өрөөл болохын төлөө бид нар хөдөлмөрөөр ажиллах хэрэгтэй. Тэгээ ажил хийдэг хүмүүс яадаг гэж унтаж чаддаг. Сэтгэл хангалуун биш юм чинь. Хоосон дутмаг юм чинь. Шунан хүссэн хിവэрээ. Сургаал өгс номыг та унших юм бол сургаал өгсдөр хэн өөрийнхөө газрыг хаглана, хэн өөрийнхөө талбайгаа цэгцэлж имэглэн, хэн ногоогоо тариаж тэр хүн элбэг хангалуунаар дутахгүй. Харин хоосон, залхуу, унддаг, босдоггүй тэдгээр хүмүүс хүсээд байдаг хоосон хിവэрээ гадаа нь өсөглөн байсан мэд хурж ирнэ гэж. Тийм биз дээ. Тэгвэл итгэвч хүмүүс бид нар бусдыг хайрлана гэдэг нь манайхан практик дээр
Та зөвхөн нэг хайрлаа би танд хайртай гэдэг ганц хоёр юм хийж өгөх зүйл биш. Та ажиллах хэрэгтэй. Маш сайн ажиллах хэрэгтэй. Сайн ажиллаж байх хэрэгтэй. Ажил танд Бурханаас ивэл ерөөл. Ажил таны тодорхойлолт биш. Ажил таны үнц нь биш. Ажил таны эзэн чинь бас биш. Та ажилд гэр бүлээсээ илүү цаг зарцуул гэж би хэлж байгаа юм биш. Зарим хүмүүс тэгдэг. Гэртээ байдаггүй. Би ажиллаж чинь яг чухал. Тэр хүмүүс заримдаа боддог. Үнэхээр ажил дээр ажиллаж байгаа юу? Яг л би олон цаг ажиллахыг мэднэ. Олон цаг удаан нэг газараа удаан суухад тарих ажиллахаа болоод бүтээл гараас юуж гардггүй тэр үеийг би мэднэ. Тэгвэл зарим хүмүүс олон цаг ажил дээр байна гэхээр би эргэлздэг. Тийм үү? Ууз. Тэгвэл манайхаа ажлыг бид нэр зөв ойлгох хэрэгтэй. Хэрв та өөрийгөө бодож их мөнгөтэй болохын тулд өндөр албан тушаалтаа л ажил хийнэ гэж бодож байгаа бол та ажлын үнцнийг ойлгоогүй. Ийм сэтгэлгээр та хизээд сайн ажиллаж чадахгүй. Хэрв та мөнгөтэй болъё, ийм хэмжээний мөнгөтэй болъё, ийм хэмжээний цалинтай болъё, тийм учраас би энэ ажлыг хийнэ гэж бодож байгаа бол би тийм байдалд орж үзсэн. Та хизээд сайн ажиллахгүй. Танаас Бурхны бүтээлч сэтгэлээр гарахгүй. Харин та тэр зүйл утга учир үнц нь үүж энэ ажлаар дамжуулж хэн үр шимийг хүртэж байгаа ямар үйлчлэгийг би хэн дүүж гэдгийг ойлгох юм бол танаас гарч ирдэг. Яагаад? Яг бол анханасаа та Бурхны төр төрхөөр бүтээгдсэн учраас та өөрийгөө бодож бүтээгдэг байхгүй. Бурхан анханасаа төгс хайрын үндсэн дээр хүн төрлөختөнд мөн чанар хуваалцаж бүтээсэн учраас та ажиллахдаа та бусдад ивэл өрөөл болохдоо та үнц нь утга учирыг мэдэрдэг байхгүй. Тэрнээс би их мөнгөтэй болъё гэх компьютерээр өдөржингөө суугаад юм уу те нэг юм хийгээд тэр нь хүмүүст ямар үр шим өгч байгаа биш зөвхөн би өөрөө үр шимээ өрчин гэж бол тэр хүн удаан аж аргалтай амьдрахгүй боломжгүй. Тэр учраас зарим хүмүүс яадаг career shift хийдэг, өөрчилдөг. За болий ч юм уу тиймэрхүү зүйл байх боломжтой. Тэр учраас утга учир үн цэнийг мэдрэхгүйгээр бид нар удаан ажиллаж чадахгүй. Биднээс бүтээл сэтгэл гарах боломжгүй. Тэгээ бид нар ийм сэтгэлээр ажиллах юм бол бид нар хоосон дотмог ядуу сэтгэлгээтэй хэвээр байна гэсэн. Зөвхөн мөнгө бодож албан тушаал бодож бид нар ажиллаж байгаа бол бид ажлынхаа үн цэнийг ойлгохгүй бол бид нар дотмог ядуу хоосон сэтгэлгээтэй хэвээр байна гэсэн. Ойлгож байна уу? Тэгээ учраас бусдыг шимж түрүүсэн ашиглаж, бусдаас зулгааж, хулгайж, хумсаж биш. Харин хөрөнгө оруулж, бусдыг дэмжиж, ажиллаж, амьдарч ивэл болох хэрэгтэй. Бусдын төлөө гэсэн зүг сэтгэл бол Бурхан Аавын зүг сэтгэл бөгөөд сайн мэдээг ойлгосон гэдгийн үр дүн. Амен. Та ажлаа сайн хийхэд та бусдад хэн нэгэнд ивэл өрөөл болж байгаа. Та хариуцлагатай байснараа бусд хүмүүсийн үнэтэй цаг хугацаа, итгэл үнэмшил олон зүйлд та зөв хариулт үзүүлж байгаа гэсэн. Тэгээ учраас өнөөдөр би танаас бас энэ дээр асуулт асууя. Таны хийж байгаа ажил өнөөдөр бусдад ямар ач тус хүргэж байна? Та магадгүй энэ талаар бодож байгааг бах бодоорой. Магадгүй та бичих юм бол маш их зүйл, маш их лист их болох бах, жагсаал олон болох бах. Тэгээ та үүнийгээ ойлгох юм бол магадгүй танаас зүг сэтгэл ажиллаа хийх өөр хүсэл тэмүүлэл тийм үү? Шинээр урган гарах бах. Санаанууд урган гарах бах. Ажлаас чинь бол танаас өөр хэн үр шимийг хүртэж байна? Үүнийг бас бодоорой гэсэн. Тэгээ бид нар хэлсэн ажлаар дамжуулж та Бурханд талархах, таалагдах боломжтой. Яагаад ингэж хэлж байна вэ? Яг бол 1-р Тесалоникийн 4-р бүлгийн 1-р эшлээс унших юм бол энэхүү 4 бүлэгтээ загтлаа. Анх бол загтал учраас бүлгүүд байхгүй шүү дээ юм. Гэхдээ эхний 3 бүлэгт нь Паул олон зүйл бичиж байгаа 4-р бүлгийн 1-р эшлээс нь эцэст нь ахтуунараа би та нарт захиж хэлье гэж байгаа хэлж байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэвэл Бурхан таалагдаж амьдраа. Бүх талаар Бурханд таалагдаж амьдраа. Яаж? Нэг арга зам нь ажил хийж. Сэтгэл хангалуун ажиллаж хөдөлмөрлөж. Ингэх юм бол та Бурхан таалагдж амьдрах. Бурхан таалагдж амьдрах гэдэг нь юу гэсэн үг юм? Бурхан ингээд нэг юм ааштай тий хэнийгч таалдаггүй Бурхан. Энэ надад таалагдах нь уу? Хэр их хичээнэ үү гэсэн тийм Бурхан уу? Мэдээж үгүй шүү дээ. Бурхан таалагдана гэдэг нь юу гэсэн үг вэ? Бурхан намайг ивээсэн. Бурхан намайг өрөөсөн. Бурхан намайг хайрлсан. Бурхан би талархлаа илэрхийлж ажиллах тухай ярьж байна гэсэн. Ажил миний Бурханд өргөж байгаа өргөл талархлын үр дүн гэсэн. Амен. Би ажиллаа сайн хийснээр таны Бурхан, миний Бурхан мишээж байгаа ийм зүйлийн тухай болж байна гэсэн. Тэгэхээр ажил маш чухал байгааз манайхаа. Тийм учраас Колосон номын 3:23 дээр та нар юу ч хийсэн хүмүүст бус харин эзэнд мэд чин сэтгэлээсээ хийх тав. Вау. Гоё. Гоё.
Хүний нүд хариулж биш. Танд ашигтай учраас биш. Та эзэн зориулж зүрхсгэлээсэй. За би ажлын тухай ярьж байна. Үйлчлч гэсэн үнтэй холбоотой. Та үйлчлэгээд ганц хоёр юм хийж болж чинь зүрхсгэлээсээ хийж. Хэн нэгэнд биш эзэн зориулж. Эзэн шагнагч. Эзэн таны зөвслийг мэдчих. Ийм хүү ажиллах юм бол та сэтгэл хангалуун, бусдын сайн сайхны төлөө ажил хөдөлмөрснөөр бурханд таалагдана гэсэн. Амен уу? Амен. За тэгэхээр эргээ санацгаая. Ажил бол юу вэ? Нэгдүгээрт нь бурхнаас бэлэг. Хоёрдугаарт нь бусдад тусдаа ажил болго юу вэ? Сайн бөгөөд чухал. Гуравдугаарт нь юу вэ? Ажлаа дамжуулж та өөрийгөө болон бусдыг хайрлах боломжтой, мөн бурханд таалагдах боломжтой. Энэ гурван зүйлийг л сураад авчих. Амен. Тэгээд ингэх юм бол 12 дугаар ишлэлээр ингэсэн. Төвшин буюу сэтгэл хангалуун ажиллана. Өөрийн ажилд анхаар гэдэг нь өөрийн хэрэгт, хүний хэрэгт хошууд орохгүй гэсэн. Бид нар байсан тийм үү? Монголчууд аягүй хүний хэрэгт хошууд өрдөг, ховж яагаад өөртөө ажилгүй ч гэсэн. Хэрвээ ажиллаа хийгээд тэрэндээ зөвшөлтөө өгөөд байж байгаа бол танд бусдын хэрэгт хошууд өрөх зав байхгүй, зай байхгүй, хүч байхгүй, энерги байхгүй. Харин илүү цагтаа хоосон тийм хийдгүү залхуу учраас хүмүүсийн бүх юмны талаар ингээд хошууд өрж идэг тийм байна гэсэн. Үгүй бити тийм байх гэж хэлсэн. Тэгээ өөрийн гараар та хөдөлмөрлөх юм бол 12 дугаар эшлэлдээ нүр дүн юу гэж нэгээр ингэснээр та нар гадныхны өмнө зөкстөө явах бөгөөд ямар ч юмар дутхгүй гэж. Гадных ингэж юм бэ? Манай гадаад хүмүүс үү? Үгүй шүү дээ. Итгэгч биш хүмүүсийн тухай ярьж байна тийм үү? Итгэгч биш хүмүүсийн өмнө, итгэгч биш хүмүүсийн өмнө, итгэгч биш хүмүүс зориулан та нар зөкстөө явна гэж. Тэр та магадгүй харсан баг таны орчуулган дээр итгэгч гадныхны өмнө гэж юм уу, гадныханд гэж юм уу? Гадны хүнд гэж байгаа. Яагаад ялгаатай орчуулга вэ? Яг л грек дээр гадны хүмүүс хандаж зөкстөө явах гэдэг ойлголт явж байгаа байхгүй юу? Энэ юу гэсэн үг вэ гэвэл бид бусдын өмнө зөв амьдрах өртөө гэсэн үг манайхаа. Та бид нар гадныхны буюу Христ итгэдэггүй хүмүүсийн өмнө зөв амьдрах өртөө байхгүй. Та бид нар ажлаа сайн хийх юм бол таны гэр бүлээс ч ахуулаад найз нөхөд чинь эргэн тойрны чи хүмүүс таныг хүндлэх болно. Хүндлэх болно. Би зарим ээж аавуудаа сонсч ирсэн. Хүүхдүүд нь итгэгч. Хүүхдүүд нь залхуу, ажилдаггүй. Ээж аав нь ясан гомдцсон. Шархалцсан. Яагаад? Хүүхдүүд нь ажиллахгүй ээж аавдаа ивэл ирэл болохгүй байгаа юм чинь. Харин ч бүр эсэргээр тэтгэврийн мөнгөтэй хамаг цалин байдаг, бүнэгтэй өдөө бүх юм нь өөртөө аваад хэрэгжилдэг. Болохгүй манайх. Итгэж хүмүүс ингэж амьдарч болохгүй. Таны ажил мэргэжил чухал. Ээж авч хөрөнгө оруулсан. Үүнийхээ үйл хэрийг гарга. Ажил мэргэжээр ажил. Ажлаа ивэл өрөө сайн гэж хар. Зүгшлээ зориул. Амен. Ийхүү та сайн сэтгэл хангалуун ажиллах юм бол та гадныхны өмнө итгэгч биш хүмүүсийн өмнө та зөкстөө явж байна гэж. Тэгээ эзэн амлаж чинь юугаарч дутхгүй гэж. Шаргуугаар хизээж дутдаггүй манайхаа. Ажил хийвэл өгдөг лээ ам тосдно тий? Эзэн үргэлж шаргуу хөдөлмөрийг хичээл зүтгэлийг үнэлдэг, шагнадаг. Яагаад гэвэл бидний эзэн хөдөлмөрч эзэн учраас. Амен уу? Ямар нэгэн зүйл сурваа. Есүс их эзэн минь энэ дэлхий дээр явж байхдаа ингэж хэлсэн. Би ажилласан хэвээр аав бид хоёр ажилласан хэвээр. Санаж гинөө. Тэгээд тэрээр загалмаа дээр өгсөн бэлээ. Энэ бүх зүйл дуусаа гүйцэллээ гэж хэлсэн. Ямар зүйл, ямар ажил дууссан юм манайхаа? Авралын ажил дууссан тийм үү? Биднийг эргээгээд Бурхан Аавтай харилцуулах. Тэр дотн Эден цэцэрлэгт аваачих. Сүнслэг байдлаар тийм үү? Тэр ажлыг Есүс хийсэн. Адам Аавтайгаа Бурхантайгаа Эден цэцэрлэгийг яасан бэлээ? Тортод хамгаалаад цахиа тийм үү? Тэгээд арчлаа. Тэгээд Эден цэцэрлэгийг ингээд газар нутаг хэлж байгаа юм тэлэх ёстой байсан. Харин гим нүглээс болж энийгээ хийж чадхаас Эденгээс хөөгцсөн. Харин одоо Есүс Христээс болж Есүс Христ ажилласаар байсан учраас Есүс ажлаа төгс хийж загалмаа дээр дуусгасан учраас түүний ажлын үр дүн бид нэр одоо Бурхан Аавтайгаа дахин харилцаад Эден цэцэрлэг шиг тэрхүү Бурханы оршуу, Бурханы мэдлэг, мэрэгэн ухааныг ажиллаараа дамжуулаад бас яасан
өргөдөх боломжтой гэсэн. Амен. Тийм учраас ажил сайн. Та ажилдаа таларх. Ажилдаа байгаадаа таларх. Орлоготой байгаадаа таларх. Бусдад ивэл өрөөл болох боломжтойдоо таларх. Бусдаас хумсаж зулгааж хулгаахлахгүй байгаадаа үүнийхээ төлөө эзэндээ таларх. Амен. Тэгээд ажлынхаа төлөө эзнээс гоо ажлаа талархалтайгаар сэтгэл хангалуун байдлаар хий. Эзэн ивэх болно, эзэн өрөөх болно. Ажлын талбарт байгаа хүмүүстэй ивэл өрөөл бол. Амен. Ичих нүүргүүгээр амьдр. Ажлаа сайн хийж. Амен. Өдөр хамтаа босцгоо. Халелуя. Бүгд их хэсэг хугацаанд эзэн рүү харцгаая. Ариун сүнс танд ямар нэгэн зүйлийг харуулсан уу? Ариун сүнс ямар нэгэн зүйлийг илчилсэн үү? Ариун сүнс ямар нэгэн зүйлийг зөв сэтгэлцэн зааж өгсөн үү? Юу вэ тэр? Бүгд тэр бүх зүйлд хариулт үзүүлээ. Бүгд нүдэн ханаад эзэн рүү төвлөрцгөө. Халелуя. Халелуя. Ихэс Есүс үзэсгэлэнтэй Есүс цорын ганц аврагч, цорын ганц Бурхан эцэг бүтээгч эзэнтэй холбогч гүүр бидний цорын ганц найдвар Есүс та бидний төлөө ирсэн учраас танд баярлалаа. Есүс их эзэн минь та энэ газар дэлхий дээр байхдаа та агуу мужаанч байсан. Та эгэл даруй мужаан байсан. Та модоор та бүтээдэг байсан. Та амьдралынхаа олон жилийг та мужааны тэрхүү цэгтээ бусдад үйлчилж, бусдыг хайрлж, даруугаар үйлчилсэн. Тэгээ сүүлийн 3 жилийн амьдралынхаа өдөр болгон бидний төлөө, бидний авралын ажлыг хийхин төлөө бас шаргуу хөдөлмөрж ажилласан. Тэгээд энэхүү ажлыг загалмаа дээр дуусгасан. Бурхан аав та орчин ертөнцийг бүтээгээд та тоошооноос хүнийг та барилын шавар мэт та бүтээгээд хамраар амин амьсгалаа оруулсан. Та өөрийнхөө мөн чанар амьдралаа хуваалцсан. Хүмүүн амьд оршигч болсон их эзэн аав минь. Та бол бүтээгч эзэн. Их эзэн би танаас онцгойлон гуйж эзэн минь. Би танаас онцгойлон энэ үгэн дээр эзэн минь ойлголт илэрхийллийг эзэн Есүс Христосийн мэдлэг дотор та бидэнд өгөөрэй. Энэ цаг мөчөөс эхлэн бид нэр ажлыг бидний өдөр тутам амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг энэхүү ажлын талбарыг бид нэр ондоонуудаар харахыг хүсэж байна эзэн минь. Бид нар өдрийн сэрүүн байгаа өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг ажлын талбараа бид нар танаас ивэл ирэл бэлэг гэж харахыг хүсэж байна. Энэ сайн бөгөөд чухал үн цэнтэй гэж харахыг хүсэж байна. Утга учиртай бусдад ач тус үр шимийг хүртээдэг гэж харахыг хүсэж байна. Тэгээ зогсохгүй аяллаараа би бас таны мөн чанараар талархалтайгаар танд мэд бүх зүйлсээ үйлчлэхэд сэтгэл хангалуун байдлыг та бас шагнаж өгдөг учраас танд баярлалаа эзэн. Тийм учраас эзэн минь бид энэ цаг мөчид бүгд хамтаа залбирцгаая. Бүх ажлаа танд өргөж байна. Тандаа баярлалаа эзэн. Би ажлынхаа төлөө танд албаж байна эзэн минь. Миний хийж байгаа оролцож байгаа бүх үйлсийг та өрөөж өгөөч, та эзлэж өгөөч. Та хамт байж өгөөч эзэн минь. Өнөөдрөөс эхлэн уйтгартай нэгэн цаг нөхцөөдөг нэгэн цалингаас цалин золох тэр ажил биш эзэн минь. Харин тань шиг байх боломжтой. Таны бүтээл чанарыг харуулах боломжтой. Бусдыг хайрлах боломжтой тэр ажил хэмээн бид нар харахыг хүсэж байна. Танд таалагдах боломжтой ажил хэмээн харахыг хүсэж байна эзэн минь. Та бидний оюун бодол, бидний зүрх сэтгэл ийхүү өөрчлөлтийг та эхлүүлээч. Та хийгээч эзэн минь. Үүнээс олж бидний амьдрал эзэн минь таны ариун сүнсний, таны оршихуй, таны таал улам илүү нэмэгдэх болтугай гэж танаас гуйж эзэн. Халелуя.